Эрхэм мөндөд подкаст сонсогчдоо та бүгдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Mancast подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаараараа бид эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг хамтдаа хөндөх гэж байна. Тэгээ өнөөдрийн зочин маань ирсэн байна. Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын нийгмийн багш, Psychology Publishing-гийн үүсгэн байгуулагч, Эдүмоня сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач инх түшиг багш маань хүрэлцэж ирсэн байна. Бидний урилгыг хүлээж авч ажлыг хаажуугаар хүрэлцэж ирсэн маш баярлалаа. Баярлалаа. Танд бас өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Подкаст орох нэр үнд ирэг байна. Баярлалаа. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За хоёлаа өнөөдөр бол одоо хүний зан чанарын тухай, зан төлөвийн тухай ярилцсан. Юун түрүүн та өөрийгөө бас манай подкаст сонсогчдод танилцуулахыг хүсэж байна. Наа инх түшиг гэдэг би 10 жил яг сэтгэл судлалын мэргэжлэр ажиллаж байна. Одоогоор тасаа хэлчлээ Монгол Улсын их сургуульд багшилж байна. Тэгээ яг өнөөдрийн сэдв бол зан чанарын тухай одоо ярилцахаар ирлээ л дээ. Тэгэхээр уг чиглэл сэдвэр сэтгэл зүйч бас мэргэждэг. Тэгээд одоо үүнтэй адил би бас энэ чиглэлээр төлхөө судлах, энэ чиглэлээр бас тайлбарлах дуртай. Тийм. Тэгэхээр үнийг бас онлын хүрээнд тэр практик салбар дээр ч тэр бидний амьдралд ямар хэрэгтэй вэ гэдгийг хүмүүст ойлгуулах чухал байдаг. Тийм. Одоо бид нар ярьдаг штэ. Автагаа адилхан, ээжтэйгээ адилхан зан чанартай байна гэдэг ч юм уу те. Эсвэл яг 1-9, 2-9 ихрүүдийн хувьд зан чанар ижлэх юм шиг, заримдаа бүр тис өөр юм шиг те. Бид нар энэ хүн их төрөнгийн ууртай, эсвэл энэ хүн илүү амбицтай, илүү нийтж нийгэм рүү чиглэсэн хүн гэлтэй. Тэгэхээр энэ зан чанарууд юу яаж бий болоод байдгүй гэдгийг л тайлбарладаг чиглэл гэх юм уу да. Тий. За хоёлоо та сая бас хөндлөө сонирхолтой асуултаас эхлэе. Зан чанар ер нь удамшдгөө өөрөө энийг бий болгодог. Энэ гоё асуулт байна. Тэр нөгөө сэтгэл судлалын шинжилгээ ухаанд ихэр жимийн кейсийг их дурддаг. Ихэр жимийн кейс бидэнд ер нь юуг ойлгуулдаг гэхээр би оныг сайн санахгүй байна. 70-80 дун баха. Тэгэхээр Америк тохиолдсон явдал. Тэгэхээр ихээс мэдлээд 1-9 ихрийг 2 өөр айлд өргөцсөн байгаа. Тэгээ би энийг мэддэг. Гисэн хэдий ч нэг хотод амьдарч байсан. Тэгээд аль нь үсний цасалт нь, тэгээд хувцлалт нь, эхнэрүүдийнх нь нэр нь нийжлэхэн, тэгээд ундаг машин нийжлэхэн, за ордог баар нь бас адилхан, уух туртай зүйл нь бас адилхан байсан. Тэгээд би энийг мэдэхгүй байж байгаа санамсаргүй байдлаар таарсан. Тэгээд дунд нь нөө биентэй хүмүүс андуураад байгаа байхгүй. Тэгээд ийм байдлаар би энийг олж мэдээд тэгэхээр энэ дээрээс бол сэтгэл судлаачид ер нь энэ хүний дээр сонирхдаг зүйл те зан чанар гэдэг бол удамших магадaltaй байна гэдэг нэг үнцэг гарч ирдэг. Гэхдээ нэгсэн ихрүүд ч гэсэн бүгдээрээ ялгаатай зан характертай тохиолдож байдаг. Тэгэхээр таны асуултанд бол удамшил бол нөлөөлөл нь бас нөлөөлөхгүйч байж болно. Тэгэхээр энд бол нийгмийн орчинж бас маш хүчтэй нөлөөлдөг. Гэхдээ сая нэгэнд бид одоо энэ удамшдаггүй гэж ярьж байгаа учраас бүр одоо эволюц талаас нь тайлбарлах шаардлага гардаг. Одоо бид аав ээжийнхээ ингээ сургаалыг их сонсдог шүү дээ. Тэгэхээр одоо ингэж амьдраарай, тэгээрээ хамт олонтойгоо нийцтэй байгаарай гэж ингэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо чинь танд аав ээж чинь юу гэж зөвлөдөг вэ? Олонний дунд ер нь хүмүүстэй нийцтэй байгаарай. Айтайхан төлөв даруу байгаарай. Тэгээд тэгжил яадаг шүү дээ. Бие зөв авч яваарай. Тэгэхээр энэ нь бол бүр хэдэн мянган жилийн турштай яг энэ соёл иргэншил бий болсон цагаас эхлээд ерөөсөө бидний үүгцгүүд дараагийн үеийнхэндээ яг л одоо ийм хамтын зан үйлийг те хамтж байдлыг энэ чухал зан чанаруудыг өвлөж цагсаар ирсэн байна. Нөгөө хэсэг нь болохоор байгалийн шалгарлаар ийм зан чанарыг аваагүй хүмүүс бол одоо байгалаас харьцагддаг. Тэгэхээр бид бол ерөөсөө яг энэ зан чанаруудыг хувьслын явцад өвлөөд авсан байх магадaltaй байдаг. Бусадтай хамтрах, хамтж байх, нөхөрсөг байх,
хамт олонч байх гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ зан чанарууд бол ингэж өвлөгдсөн байж болдгоо гэж үздэг. Хэрвээ одоо бид өнөөгийн нийгэмдэр хүмүүсийг хараад үзэх юм бол ийм зан үйлийг бий болгож чадахгүй байгаа, ийм зан чанарыг бий болгож чадахгүй юм бол дандаа алддаг. Тийм. Тэгэхээр цаашид ч гэсэн бид нийгэмд одоо нөгөө амьд үлдэхин тулд үр хүүхдүүдтэй ямар зан чанарыг олох шаардлагатай вэ гэдгийг үеэс үед ингэж өвлүүлж сургаж энэ ч бүр ингээд ухамсаргуун төвшөнд ингэж одоо загвар үүсэх шинжтэйгээр ингээд цаашаа явсаар байх гэж үздэг юм таамаглал байдаг байхгүй. Тэг үүнийг бол яг эволюц талаас ингэж тайлбарладаг. Тэгэхээр одоо хэдэн зуун мянган жилийн өмнө бол одоо бидний үнэлэгддэггүй нийгэмд хэрэггүй гэж үзэж байгаа энэ зан чанаруудтай хүмүүс бол хороо дэлхийд дээр бол байх хэвд бол байсан. Гэхдээ арчигдаж үгүй болсон л гэж би хэлэх гээд байгаа. Тийм ийм санал бас байдаг. Одоо ингээд бид нар ер нь энэ зан чанарын тухай ярихаар нийтлэг одоо хүмүүсийн дунд маш их яригддаг. Тэгээд ингээд одоо мэтгэлцээний сэдэв болдог. Энэ хэсэг бол ер нь хүн ингээд зан чанартаа хөтлөгдөд яваад ах уу? Одоо магадгүй 30 настай эсвэл за 40 настай эрэгтэй хүн байлаа гэж одоо бодъё те. Тэгэхэд одоо өөртөө байгаа зан чанарыг за энэ бол одоо ингээд өөрчлөгдөхгүй. Ялангуяа Монгол эрчүүдийн дунд нэг тийм хандлага байдаг шүү дээ. Би одоо ийм л хүн те. Би одоо ингээд насаараа ингээл байгаал ирсэн. Одоо ингээл дуусна. Гэт ингээд нэг тийм бусадтайгаа юм уу нийгэмд гээд хүлээж авахгүйгаа зөрчилдөө үүсгээд байгаа зан чанараа засаа дурагшлыг гэхээс илүү ингээд би бол ийм л хүн. Тэгэл энэгээрээ л дуусна гэдэг нэг ийм хандлага байдаг ш. Тэгэхээр тэр хүний дотор байгаа тэр өөрчлөгдөхгүй гэдэг бодол өөрөө угаас одоо ер нь өөрчлөгддөггүй учраас тэгж төрөөд байна уу? Эсвэл бид нар өөрсдөө зүгээр тэгж одоо тархиа тэгж програмчлаад гэдэг юм уу? Тийм ихтгэл өнөмшөлт өрүүлчихэд ингээд гүжүүлж яваад байна. За энэ дэр яг анхны сэтгэл зүйчдийн нэг Вильям Джеймс бол нэг гоё үг хэлсэн байдаг. Хүн ер нь ихтгэл өнөмшлөө өөрчлөхлөөр одоо амьдралын дагаад өөрчлөгддгийг бол мэдсэн энэ шинжлэх ухааны хамгийн том нээлт байсан гэж хэлсэн байдаг хгүй. Тэгэхээр таны асуултанд хариулахад ер нь би гэж байна уу гэдэг асуултаас эхлэх хэрэгтэй байдаг. За философи асуулт. Тий. Би ер нь байгаа юу? Гагцгүй би өөрийнхөө гаргасан шийдвэрийн үр дүн юм уу? Би өөрөө ийм хүн гэж итгэж байгаагийнхаа үр дүн юм уу гэдэг асуудал яригддаг. Тий. Яг таны хэлж байгаагаар би угаасаа л юм те цаашид өөрчлөгдөхгүй гэж хэлж байгаа хүмүүс бол гэртээ нэг өөр зан характертай, найз нөхдөйгөө дунд өөр характертай, ажиллаа хийж явахдаа бас нэг өөр зан чанар гарч ирдэг. Тэгэхдээ энэ юусоо буруу зүйл бол биш. Тийм учраас яг ийм тогтвортой, яг нэг хэвэнд ингэ цутгасан юм шиг ийм зан чанар бол эзэж байдаггүй. Тэгэхээр тухайн хүн өөрийгөө тэгж дүгнж байгаа ч гэсэн амьдрал явцад бол өөрчлөгддөг. Тэг яагаад тэр хүний насанд өөр одоо асуудлууд тулгардаг. Тийм. Одоо оюутан байхад тулгарч байсан асуудал, одоо бага насны хүүхдэд гэсэн тулгардаг асуудлууд бүгд өөр. Тийм. Яг эд насны хүн ч гэсэн ялгаагүй бүгд өөр байдаг. Эрэгтэй эмэгтэй хүн ч гэсэн өөр. Тэгэхээр амьдралын явцад бол энэ ямар одоо туршлагыг мэдэрсэн байна, юу тохиолдож байна ингээд үзэх юм бол хүн өөрчлөгдөнө. Энэ талаасаа бид тэр хувь хүний тэр зан чанарыг урд өмнө бидний таньж мэдснээр яг л ийм байх хэрэгтэй гэдэг хатууд өмнөх юм бол энэ буруу л та. Тэгэхээр амьдралын явцад бол хүн өөртөө дахин танилцдаг гэж гоё үг байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр бол үргэлж өөрчлөгдөнө. Тийм. Тэгэхээр одоо яг таны санаа бол одоо манай ялангуяа ингээд гүжүүдлээд идэг ирчүүдэд бол айгу чухал мессеж болдог ш. Ер нь Монгол эрэгтэй хүн чинь ингээд нэг тийм яг өмнөх авсан өөрт би одоо бүтээсэн дүрээ гэдэг юм уу тэрэндээ ерөөсөө хатуу итгэл тэгэл ийм өөрчлөлтийг хүлээж авах юу багтаа би угаасаа юм байсан багасаа ингэсэн ингээд л өссөн гэд ингээд өөртөө хаалттай байд урагшлах хөгжих гэдэг юм уу те энэ юм нэлээд хаагаад байгаа юм шиг санагдав. Тэгээ энэ талаас бас нэмэт хэлэхэд одоо би гендрийн асуудлыг хөндөж байна те. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүс биологийн хувьд өөр байж болох ч гендрийн хувьд ялгаатай гэж үзэж байгаа нь бол энэ яа харахгүй нийгмийн нөлөө яваад байна. Одоо яг таны хэлж байгаагаар Монгол эрчүүд би яг л юм байд. Яг л юм байх хэвээр. Эр хүн гэдэг чинь одоо анх хийсэндээ одоо хүрдэг те анх ямар зан характертай байсан түгээрэл дуусна гэлтэй нэг юм стереотип байдаг шүү дээ. Тэгэхээр ингэж үзэж байгаа ч гэсэн өөрөө
нэгдүгээр генерийн асуудал, хоёрдугаарт энэ бол өөртөө бий болгосон нэг юм загвар байгаа. Тий. Уг нь бол хүн өөрчлөлтөд бүрэн боломжтой. Тэгээ яг нэг судалгаагаар эрэгтэй эмэгтэй хүний хийж чадахгүй зүйлийг ингээд судлаад үзэхлээр сэтгэл зүйн ялгаа байдгүйгүй гэдэг судлаад үзэхлээр үнэхээр ялгааны түвш маш бага гардаг. Тэгэхээр одоо эрэгтэй хүний хийж байгаа зүйлийг эмэгтэй хүн ч гэсэн хийж чадна. Эмэгтэй хүний энэ л одоо эмэгтэй хүний хийдэг ажил шүү гэж байгаа зүйлсийг эрэгтэй хүн ч гэсэн хийж чаддаг. Юу бидний ялгаа цагийг гаргаад байна гэхээр бид төрхөөсөө те ихэс мэдлэл ерөөсөө л эрэгтэй хүүхдийн гэдэг, эмэгтэй хүүхдийн гэдэг тэр загварыг ингэж одоо хүчтэйгээр одоо мэдэрч бүтээсээр л байна л да. Тийм учраас эргээд эн чинь нөгөө сэтгэл зүйн орохиролтой юмд хүрчээд байдаг те. Нэг юм гараад ирэхэд формат өгчөөд нь шүү дээ тий. За чи бол одоо Toyota шүү тий. Toyota учраас чи одоо ийм байх хэрэгтэй гэдэг шиг эрэгтэй хүн учраас чи ингийн гэдэг юмнууд маань өөрөө нэг талдаа биднийг бүтээж нөгөө талдаа бол төөрөгдөл өргөж юм гэж байна. Тийм магадгүй би яг одоо яг эмэгтэй хүн шиг аашилж амьдрах юм бол надад их тухгүй мэдрэмж төрнө. Эмэгтэй хүн ч гэсэн эрэгтэй хүн шиг аашилж амьдрах юм бол тухгүй мэдрэмж төрнө. Тэгэхээр нөгөө зан чанарыг илэрхийлэхэд тухайн хүний тухтай тухгүйгаа тэр бүсийн талаар яригддаг байхгүй юу. Тэгэхээр ихэвчлэн ингэж гарч байгаа тэр хүний зан чанар бол өөрт нь тухтай байгаа. Тий. Тэгэхээр одоо яг хүүстэр тий гендер дээр ингээд холбоо тайлбарлах юм бол энэ хоёр хүн тав тухайн асуудлаас үүдээд ийм зан чанарыг гаргаад байгаа болохоос биш. Яг энэ би эрэгтэй хүн л ийм зан характертай, эмэгтэй хүн л ийм байдаг гэдэг чи өөр яг нийгмийн л юм бүтээл юм л да. Хуурамч дүр гэх юм уу да. Тэгээд төглөө шахаад оруулж чинь тий. Тийм бид нь л шахаж оруулдаг. За Maincast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. зан чанар дээр ер нь одоо улс үндэстний одоо хүмүүст байдаг одоо юу гэдэг монголчуудад байдаг, японочдод байдаг гэдэг энэ үндэстнүүдийн зан чанар гэдэг ойлголт ер нь байдгүй. Бид нар ер нь амьдрал дээр бол одоо бид ч нэг сэтгэл зүйч биш учраас амьдрал дээр бол японочууд нэг тиймэрхүү хүмүүс, германчууд нэг тийм гэж ингээд нэг юм бүхэлдэнд өгнөдөг шүү дээ. Тэгэхээр ийм үндэсний зан чанар гэдэг ийм ойлголт байх уу? За энэ дээр эрүүл мэндийн зан үйл талаас яг нэг энэ эрүүл цагаачийн эффект гэж нэг юм зүйл байдаг. За тэр нь яадаг гэхээр одоо монголчууд амьдралын маягийг аяг буруу гэж шүүмжилдэг шүү дээ. За ингээл амар тостой хоол идэн ийм амар хишлэгтэй те. Тэгэл илүүдэлж ихтэй гэж ярьдаг шүү дээ. Тэр яг ийм байсан хүн өөр улсад очихлоор амьдралын юм аяг аяг зүв болоод өөрчлөгчдөг. Тэгэхээр иймэрхүү чинийг бид нэр зөндөө сонсч байсан шүү дээ. Одоо Монголд ажил хийхгүй байгаа ч юм уу залхуу хүн чи өөрөө солонгос ч аяг бүтээж хамгийн хөдөлмөрч хүн болсон давчаад тий. Монголд одоо замын хөдөлгөөн биелүүлэхгүй хүн Австралид очиод яг замын хөдөлгөөн биелүүлдэг ч юм уу тий. Тэгэхээр яг би бол яг сэтгэл зүйч хүний хувьд бол хүний энэ гаргаж байгаа зан чанарууд угаас юм угсаатны шинжтэй байдаг гэдэг дээр бол өдөр тутам гарч байгаа энэ зан чанартай холбож тайлбарлавал би аль болох няцаадаг. Өөрөөр хэлбэл яг тухайн нөхцөл байдлаас хамаарат хүн дандаа өөрчлөгддөг. Тий. Одоо та түрүү хэлсэн шүү дээ ер нь яг л ийм байдаг хүн өөрийгөө дүгнж байгаа боловч бид өглөө нэг өөр, өдөр өөр, орой өөр. Гэртээ байна уу, ажил дээр байна уу гэдгээс хамаарат бас өөр өөр. Хинтээ цуг байгаас бас хамаарат өөр байдаг. Тэгэхээр угсаатны хувьд тэр яг зарим онцлог байхыг бол үүсэхгүй. Гэхдээ өдөр тутамд гарч байгаа энэ цан характерууд бол одоо өөрчлөгдөн илүү хүн бол маш динамик шинжтэй байдаг. Үүн дээр бас нэмээд хэлэхэд нийгмийн зохион байгуулалт капиталист нийгэм, коммунист нийгмийн хувьд бол хүний энэ сэтгэл зүй, зан чанар бол бас дараад өөрчлөгддөг. Тий. Тухайн улсад хүний тэр өдөр тутам гарч байгаа тэр шийдвэрийг зам байдлыг яаж зохицуулж чинь, дүрм нь яаж явж чинь гэдгээс хамаарат хүний зан характер бас өөрчлөгддөг тал байдаг. Тэгэхээр Япон угаасаа л юм цаг сайн баримталдаг. Герман угаасаа л юм өндөр бүтээмжтэй байдаг. Монгол хүн угаасаа л юм залхуу гэдэгт бол би санал нийлдэг. Тэр энэ бол динамик шинжтэй өөрчлөгддөг. Тэ. Одоо бид нэг маш сонирхолтой жишээг харж штэ. Одоо энэ утсаар одоо замын хөдөлгөөний дүрм зөрчиж байгаа хүмүүсүүдийг бид мэдэгдээд тэгээд
одоо урамшуул авч байна те. Тэгэхээр энэ нь бол хүний одоо үйлдэлийг тухайн одоо дүрмэнд оруулж байгаа маш чухал үйл явдал байхгүй юу те. Тэгээ энэ бол шагнал шийтгэлийн зарчмаар тухайн үйлдэлүүд одоо 20 үйлдэлүүд бол тэр хэрэг ингээ багасаа явдаг. Тэ энэ бол бас сэтгэл судлаараас тайлбарлаж болж байгаа юм жишээ. Тэгэхээр гадаад байна уу Монголд байна уу гэдг нь магадгүй манай эрх зүйн орчин ч юм уу эсвэл нийгмийн хүрээнд явж байгаа ёс зүйн хэмжээ өөрөө ямар байгаас хамаарат энэ өөрчлөгдөж байх л та. Одоо шилбэл зүүрлээд хэлэх юм бол хүний биеэс ингээд ялгардаг бодисуд байна. Тэнгүү тэр нь окситоцин яадаг гэд баахан эндорфин гэдэг тэрэн шиг одоо зан чанар гингүүт одоо хамгийн нийтлэг 5 ийм одоо хүнд зан чанар байт юм ач гэдэг юм. Ингэж ангилж байдаг тийм ангил юм байдгүй л гэсэн. Тэгэхээр нөө бид нөө темпераментыг бүдрээд шүү дээ. Тэгэхээр темпераментаар ингээд заагалцдаг. За темперамент бол монголоор бол зан чанар. Яг тэгэл мэрэгжлийн сурагчдууд зан ана шинэл гэсэн байдیں۔ Тэгээд одоо би бол хүнийг зан чанар гэж нэрлэдэг байх жишээ нь янз янзлаа. Тэгэхээр темпераментыг бид сайн мэднэ. Холерик, флегматик, меланхолик гэх ингээд хуваачдаг шүү дээ. Тэгэхээр яг үүнтэй адилхан ер нь хүний сэтгэл зүйн одоо хэв шинжийг ингээд хуваачихсан одоо маш олон тайлбарууд байдаг. Тэгэхээр ерөөсөө нэг хэвэн цотгочихсан юм шиг тохиолдлууд байдаггүйгээ хэлээд байгаа тийм. Тэгэхээр аль нэг хэв шинжинд намгаалаад өөр нэг хэв шинж нь бол арай нуугдмал шинжтэй орж болдог. Тэр хүмүүсийг ажиллах юм бол ерөөсөө л хорвоо ертөнцийн энэ бол ерөөсөө гадагшаа чиглэсэн юм байна. Энэ нь бол дотгошоо чиглэсэн юм байна гэдэг. Экстраверт, экстраверт, интроверт гэдэг хоёр хуваагт бол бас өргөсөл байдаг. Хэдийгээр тийм хамт олонтой нийцтэй мөртлөө тийм боддог хүмүүс байдаг. Удаан боддог. Бас тийм одоо өөрийнх нь илэрхийл хэмжээний султай хүмүүстэй найз нөхөрлөх дургүй ирнэ. Бас бустай холбогдох сонирхолтой хүмүүс ч байдаг. Энэ дундаа одоо сэтгэл зүйч Карл Юнгийн энэ хэв шинжийг тайлбарсан олон юм тайлбарууд байдаг л та. Энд дэр бол тийм интуитив мэдрэмжтэй хүмүүс те зүүн совин дамгаалсан юм хүмүүс байдгийг бас тайлбарсан байдаг байхгүй. Тэгэхээр хэдийгээр тийм экстраверт шинжтэй ч гэсэн болцшгүй үйл явдлыг маш сайн үнэлдэг, сайн боддог юм хүмүүс ч бас байдаг. За 1970-аад онд бол бас энэ клиник сэтгэл судлаачид ерөөсө хорвоо ертөнцийн дээр ийм хоёр төрлийн хүн байна гэж үзсэн. Үүнийг бол А, Б төрлийн гэж хоёр басан байдаг. За ажиглахлаар А төрлийн хүмүүс бол юмд маш амархан хадгадаг. Б төрлийн хүмүүс бол харьцангуй тайван. Яагаад ингэ хуваацсан бэ гэхээр зүрх судасны өвчнөд амархан нэрвэгддэг хүмүүсийн энэ үйлдэлүүдийг ингэ судлаад үзсэн чинь ерөөсөө юм тайван биш. Докторгүй байдаг. Тэр энэ яаж харагддаг вэ гэхээр одоо банкнд ороод юм урт очр байх юм бол те хоолны газар орсон чинь шууд нэр тийм бид ивдэн штэ. Зүрх судасны өвчтэй болох юм. Хүн хоорондын харилцаан дээр те нөгөө тайван сонсч чадахгүй илүү их цухалддаг ч юм уу те. Ер нь л юм юмд атгсан хүн бол А төрлийн буюу зүрх судасны өвчнөд амархан нэрвэгдээд байт юм байна. Б төрлийн хүмүүс бол яг эсрэгээр юмд хүлээцтэй байдаг. Тайван ханддаг. Ингээд тэр хэрээрээ зүрх судасны өвчнөд нэрвэгдэхгүй байгаад байдаг. Тэгэхээр иймэрхүү байдлаас хоёр басан байхгүй. Тийм. За дотоод хяналтын төвөнд ер нь гадагшаа байна уу, дотгошоо байна уу гэдгийг бас тайлбарладаг юм чиглэл байдаг. Бас ингээл хүмүүсийг яг энэ хоёр чиглэлд хувааж болно. Бид нар ингээл хүмүүсийг ажиглаад үзэхлээр өөрийнх нь амьдрал хин нэгнээс хараат байна уу те гадаад орчноос хараат байна уу эсвэл зөвхөн өөрөө хичээж байгаад шидэж болно гэж үзэж гинүү гэж энэ хоёр чиглэлд хувааж болдог. Тэгэхээр илүү нэг улс төр ч юм уу нийгэмд өөрийнх одоо байгаа байдлаа даатгадаг ч юм уу эсвэл өөрийнхөө амьдрал хувь тавилангаа ер нь амьдралаа энэ хувь тавилан ингэ үтцсэн хүмүүс ч бас байдаг шүү дээ. Яг ингэж мэдэрдэг. Би ерөөс хувь тавилангаараа л амьдарч байгаа те эхнэртэйгээ нөхөртөөгөө хувь тавилангаараа суусан гэдэг бүх юм те эсвэл төр засгийн буруутай үйлдэл нийгэм буруу эсвэл одоо суглаанд итгэдэг ч юм. За энийг бол би буруу хэн хаашаа цаг үеэс төрлөд төрсөн юм аа тэр гэж яриад байдаг шүү дээ. Тэгээ нөгөө хэсэг нь болохоор яг нөгөө өөрөө л хичээх юм бол би энэ бүтээнэ чадна гэж үзэж байгаа. Бас ингээд хоёр хуваачдаг. Тэгэхээр ер нь ингээд хүний хэв шинжийг үйлдэлийг ингээд хуваасан тохиолдол бас зөндөл байдаг юм тайлбарууд тийм.
За дараагийнх нь одоо зан чанар дээр та сая темпераментуудыг дурдлаа. Бас экстраверт, интроверт гэдэг. Одоо ингэхээр илүү одоо манай үзэж байгаа хүмүүст илүү одоо айлангийнх нь ярьж байгаа сэдв ойлгомжтой болж байгаа л та. За ямар ч байсан хамгийн нийтлэг байдлаар доор хаяад хүнийг бол ингээд зан чанараар нь 4 ангилж болох нэ. 4 ангилж болох нь. Тэгэхээр дөрөв та хэллээ. Энэ бол нөгөө тухайн хүн давмгаалж байгаа шинж болохоос 100% тэр хүнд юм биш гэсэн үг бас таарна. Тийм. Ингээд харах юм бол энэ шинжт нь тохируулж одоо хүмүүстэй харьцах зүг байдгүй. Эсвэл ямар ч хүмүүстэй адилхан харьцах хэрэгтэй. Одоо жишээлбэл нэг холерик хүн, нэг флегматик хүн хоёр ингээд харилцах гээд үзэхэд бол угаасаа хүндрэл учрна шүү дээ. Нэг нь урд яриад юм ойлголцчмоор байдаг, нөгөөх нь ингээд бодож байх гэдэг. Тэгэхээр энэ дээр ер нь одоо сэтгэл зүйн хувьд юу гэж зөвлөдөг вэ? Хүндэнд харуулж харьцах хэрэгтэй юу? Нэг янзаар харьцуул одоо зүгээр юм уу? Яг энэ дээрээс шууд флегматик хүнтэй, холерик хүнтэй ингэж харилцнаа гэж одоо бас тийм байхгүй тий. Хэрвээ бид эндээ холбоотой дүрм гаргачих юм бол хүн чинь өөрөө робот шиг болох гэдэг байгаа байхгүй. Тэгээ хүний сэтгэл зүй бол тухайн нөхцөл байдлаас хамаарат маш өөр хариултууд гаргаад байгаа. Тэгэхээр зүгээр харилцааны хувьд сэтгэл судлал талаасаа ингээд бас зарчмууд байдаг. Тэгэхээр сонсох хэрэгтэй гэж байгаа. Мэдээж бид сонсож байгаа те. Гэхдээ харилцаж байгаа хүн маань юу илэрхийлэх гээд байна вэ гэдгийг нь ойлгох нь чухал. Яг энийг бол ярихад амархан л та. Тэг бид юу гэж тайлбарладаг гэхээр эхлээд бид нөгөө тэр хүнийг сонсож ойлгохоос илүү төрүүлж хариулт хэлхийх бодд юм байна. Тийм. Тэгэхээр ер нь холерик, флегматик хүн хинтээ байхаас үл хамааран, хинтээ харилцаж байгаас үл хамааран төрүүлж хариухаас урьдж энэ хүн надад юу ойлгуулах гээд байна вэ гэдгийг ойлгох нь чухал. Ийм учраас зүр би бас яг ажил мэргэжтэй холбоотойгоор харилцаж байгаа юм ч юм уу те бизнесийн хөвч төр эхлээд надад юу ойлгуулах гэдэг гэдгийг мэдэх нь чухал байдаг. Яг энэ бол яг харилцааны сэтгэл судлал талаас ийм зарчмын юм байдаг. Гэхдээ яг ийм төрлийн хэв шинжтэй үнтэй ингэж харьцахаа гэх юм бол энэ бол арай нөө өөр хэсгэл ойлголох гэдэг. Гэхдээ ер нь сайн сонсогч байхаас харилцааны суурь эхэлдэг. Тэндээс эхэлнэ. Ер нь ялангуяа маань бид нар бол их бага сонсдог юм шүү те. Өөрийнхөө л ярих гэж байгаа юмыг л төрүүлээл хийлээл. Тийм. Жишээ нь би одоо энэ семестр бүрт те одоо 400 гаруй оюутнуудтай харилцаж байна. Та бас олон клиентуудтай ажиллаж байгаа бах те. Тэгэхээр би юу гэж хардаг гэхээр нэг оюутан ирээл одоо өөрийнхөө асуудлыг яриад чөлөө аав. Гэтэ энэ оюутан бүрт өөр асуудлууд тохиолдсон байж болцсон шүү. Гэхдээ олон жилийн дунджаар оюутнууд надад одоо ингэж л хэлэх гэж байгаа да. Цаана ийм л одоо худлаа шалтгаан байгаа даа. Ингээд би дотроо шүүмжлээд бодож байгаа нь бол миний буруу байхгүй юу. Тэгэхээр ийм асуудал юунаас үүсээд байна гэхээр олон хүнтэй харилцахлаар би нийтлэг байдлаар энэ хүмүүсийг ерхийлж дүгнээд байгаа. Энэ оюутнууд угаасаа л ийм байдаг штэ гэдэг ч юм уу тий. Тэгэхээр олон хүнтэй харилцдаг ийм мэргэжлийн хүмүүст бол бас ийм асуудлууд тохиолддог. Одоо инженер дээр өвчнүүд ирэх юм бол маш олон өвчнүүд ирж байгаа штэ тий. Тэгэхээр өвчнүүд угаасаа л цагдаа нар дээрээс олон асуудлууд ирж байгаа тий. Бид нар бүгдээрээ л ингэж байгаа гэх тий. Тэгтгсээ ингээл аншаа хэлэнгүүт тэгээд энэ одоо тэгэндээ гэлтэй инженер чинь нөгөө ингээд нийтлэг тохиолцоор хагаад энэ удаа. Гэтэ энэ бас л нөгөө хүний оюухан тий сэтгэл зүй бол юмыг аюу хялбаршуулж нийтгээд хураангуулах их дуртай байгаад байдаг л да. Энээс л болж байгаа асуудал. Загварт оруулаад тэгээд хэрэгээрээ л харах гэж. Тий. Maincast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Одоо манай мэргэжил дээр ч гэсэн бас адилхан л та. Ер нь бол одоо залилуулчлаа гэлдэх юм бол за нэг нөхөр гарч ирээд ингээд ингэсэн байгаа даа гэж бидний толгоо шууд тэгж ажиллаж. Тэгвэл ер нь бол 80% таарна. 20% нь бол яг special case байна. Ингээд бүр юм сонгодог те одоо ингэсэн болов тэрийг нь даваад дахиад тэгсэн болов тэрийг нь даваад ингээд бүх нөгөө гацдаг юмнуудыг даваад бүр ард нь гараад миний хийнэ гэж бодож исэн бүх алхмуудыг үжээ нөгөө талаас төлөвлөө төрүүлээ хийцэн тохиолдол бол нэг 20% л гарна.
бусад 80% нэрэл нөгөө эмчи хэлдэг тэгээд энэ сэтгэл зүйн асуудалтай хүмүүстэй за мөрөөдө тоглолцоо өөрөө гараа гэж бодож байна. Тэгтээ болохгүй байна. Өчнөө үзлээ нэг үтгэл буцаа харцсан мөнгө өгсөн сууж байгаа юм гэдэгтэй адилхан бол болчих юм. Тэгэхээр тарих тэрийг дахин сонсохоор хүссэн үсээгүй загварчлаад авчиж. Загварчлах, хэлбэршүүлэх дуртай. Энэ яг бидний өдөр тутмын амьдрал дээр ч гэсэн бид юмыг маш хэлбэрээр шийдэх сонирхолтой бүх юм дээр л харагддаг. Зүгээр л зам үнэлэн гаргач тэр эсвэл одоо ямарваа нэгэн асуудал таск ажлууд ирэхлээр бид нар аль болох хэлбэрийг шийддэг. Энэ ихтэй буруу шилтэй. Тэ. За түрүүн та битээр ярианыхаа эхэнд зан чанар бол тодорхой хэсэг нь удамшиж болно. Тодорхой хэсгийг бид өөрсдөө бүтээнэ. За тэгэхээр өөрсдөө бүтээж байгаа тэр зан чанарын хэсэг дээр ер нь юу илүү нөлөөлдөг вэ? Энэ талаар ер нь одоо судалдаг уу? За нийгэм нөлөөлнө. Макро, микро хүчин зүйлс гэдэг байна тийм. Тэгэхээр энэ хувь хүний туршлага нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тэр үүнийг бид нараас одоо би сүүлд toxic parents гэх Мон судраас гарсан хортой эцэгчүүд гэх номыг уншсан байхгүй. Гэтэ сүүлд гэжтэй 3 жил юм. 2 жил юм жилөө. Тэгээ тэр номон дээр эцэгийнхаа нөгөө буруу хүмүүжил, буруу хайр инэрлийн асуудлаас болоод тийм эвдэрчихсэн сэтгэл зүйд гинтл авчихсан хүүхдүүдийн талаар байгаа байхгүй. Тэгээ бид нар ярьдаг шүү дээ. Траума авсан гэлтэй. Тэгэхээр эцэг хийсээ траума авсан тухай л тийм ном юм л та. Тэгэхээр энэ номон дээр бол А гэдэг асуудал тохиолдоход Б гэдэг зан чанар үүсчлээ гэдэг тухай маш их дурддаг байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь бага насны тохиолдож байгаа асуудлуудыг тухай дурдсан мэт. Гэхдээ би нэг бол үүсэхгүй. Гэхдээ яг нийгэм талаасаа хүүхэд ерөөсөө ихээс мэдлэл ямар энэ хүрээлт өсөж байна те. Ямар одоо хайр инэрл ирж байна гэдгийг маш хүчтэй мэдэрч байгаа. Тэр үүнийг бол сэтгэл судлалын хэлбэрт ээнэгшил гэж нэрлэдэг. Ээнэгшил. Үүнийг бас хүрэлцүүн туршлагатай ч холбоотой тайлбарладаг. Хүрэлцэх бол маш чухал байдаг. Ихээс мэдлэл ерөөсөө л одоо тэрвэрлдэг шүү дээ. Тэгээ ингээд хүнд бие биентэй ингээд тэрвэрлэх нь чухал байдагтай адилхан амьтан ч гэсэн чухал байдаг. Тэгэхээр 1960-ад онд бол хаарын хаарлуу яг ийм туршилт удирж явсан байдаг юм байна. Энэ шимпанзегийн төлийг хийсэн салгаад тэгээд төмрөөр ингэж бүтээсэн ихтэй цуг байлгаж байгаа. Нөгөө талд нь болохоор ийм үслэг идлэр хийсэн хиймэл ихтэй цуг байлгаж байгаа байхгүй. Тэгэхээр төмөр торноос очиж сүг уучж байгаа. Гэхдээ ихэнх цагийг үслэг загвар дээр очиж одоо цагийг өнгөрөөж байгаа. Тэрвэрлдэж. Тэгэхээр тэр нэг контактлах зүйл бол маш чухал байна. Тэгэхээр бид эцэгтэйгээ ээнэгшилтэй байх сэтгэл хөдлөлийн хувьд хоорондоо холбогдох нь бол ингээд бүр бага наснаас тавигддаг. Ерөөсөө эндээс эхлээл хожим бусадтай харилцахтаа итгэхүү үл итгэсэн шинжтэй яг хардах уу гэдэг нь эндээс тавигддаг байхгүй. Тэгээд ерөөсөө багтаа те ерөөсөө энэ нялх үеэс эхлээд ийм хөрөлцгөн туршлага бага байх ч юм уу те. Ингээд энэ ээнэгшлийн зөв загвар үүсээгүй их нь байн орхиж явдаг ч юм уу те. Ингээд өөрийг нь байнга түгшээсэн байх юм бол ийм төрлийн хүүхдүүд том болсон хойноо байнга хин нэгнээс хардах. Эсвэл хин нэгнээс цугдах. Одоо эсрэг гүйцэндээ татагдж байгаа боловч яг гүнзгий харилцаанд орж чадахгүй буцаж урах гэдэг ч юм уу те. Ийм асуудалтаас гардаг. Тэгэхээр нөө хожим хосын харилцаанд ч гэсэн гарч байгаа цан чанарууд хүүхэд настай ч бас холбоотой байдаг. За дараагийн асуудал юу гэхээр нийгэмд өөрөө хэн их үлгэр жишээ байна бид түүнийг ингэ даганд бариадаг байхгүй. Тэгэхээр бас л нөгөө зан чанарын асуудал бол шууд нэг хүчин зүйлээ шалтгааллахгүй. Эргэн тойронд нь эцэг нь ямар одоо юм рол модель болж байна. Түүнээс хамаарат яг л тийм зам байдлыг хүн үзүүлээд байдаг. Тэгэхээр ээж аав бол тэг ингэж хэлэхээсээ илүү юу харуулж ийн тэгэл тэргээр л хөвгт. Тийм. Одоо эцэг эхчүүд нь спортын нэвтрүүлэг үзэх энэ хугацаа их байх тусам хүүхэд тухайн спортоор шүү бүр үзэж байгаа спорт орно хичээлэх магадлал өндөр байдаг. Ийм судалгааны үр дүн байдаг байхгүй. Тэгэхээр эцэг нь юу сонирхож чинь бас түүнээр орж ирдэг. Одоо бид нэр одоо бүхчүүдийн хүүхэд ингээл цуг дагаалтай бүх өргөнд орж ирэл байгаа тийм. Тэгэл дагаал бүхий удамтай гэж ярьдаг ч юм уу. Энд чинь бол цэвэр энэ рол модельд дагаад ийм зан чанаруудыг би өөртөө бий болгож байна гэсэн. Магадгүй бүх хүн ер нь ямар зан ааш гаргадیں۔ Ийм зан ааш гаргах юм бол одоо нийгэм намайг одоо үнэлж байна. Энэ нэг сайшилт байт юм а гэдгийг бүр банаасаас эхлээд мэдрээд үүнийг
дарамт өрөөд ингэ явчихдаг. За хоёлоо сая эцэг их болоод хосуудын тухай ингээд ярьлаа. Тэгээ энэ дээр одоо нэг одоо гардаг юм хосууд маргалтгаараа ч юм уу эсвэл одоо эцэг эхчүүд хүүхдээ загнахаараа тэгдэг штэ. Одоо ээж нар жишээлбэл хүүхдээ загнахаараа нэг аавыгаа дуурайсан тий аавыгаа дуурайсан эсвэл танаахан дандаа тийм ч гэдэг юм. Ингээд нэг тэр бүлгийг тэр чигтэн тий та нар угаасаа л ийм бүтлгүү ч юм уу эсвэл ер нь санаа нь чиний наад ийм байдал чинь тэр бүлгээс одоо авсан тий одоо удамшлын шинжтэй гэдэг санаал тэр цааталтанд явж байгаа юм шиг л одоо аавыгаа дуурайсан тэнэг амттай эднийхээ угаасаа ийм байсан гэл тий. Тэгэхээр яг иймэрдүү одоо дүгнэлтүүд хийгээд ингээд одоо нөгөө талтайгаа харьцаж байгаа нь харилцааны хувьд ер нь үр дүнд хүрэх үү одоо шилбэл эрэгтэй хүнийг одоо танах угаасаа юм удмаараа тийм эцэг их юм гэдэг юм эсвэл хүүхдийг тэгж хэллээгээд ер нь үр дүнд хүрэх өөрчлөлт гарах магадлал ер нь байх. Угаасаа харилцааны айгу буруу тэгээ токсик хэлбэрл байна л да. Гэтэ их нийтлэг байдаг те. Аавч юм, ээж юм, танах юм тийм гээл та угаасаа л энэ бол буруу асуудал. Гэтэ зүгээр үнэхээр одоо эцэг ихийг бид дуурайгаа тэр муу зан характеруудыг авчдээ мó гэдэг асуудал дээр бас хэлбэл тийм бас үгүй. Яагаад гэхээр нэг талтаа бол эцэг их нь эргэн тойронд ямар шүү зан характер үзүүлж чинь хүүхд бол түүнийг дуурайдаг нь үнэн л дээ. Гэхдээ яг генетик талаас аваад үзэх юм бол бидэнд байгаа энэ эцэгээс авсан мэдээлэл нь тодорхой хэсэг нь бол ийм унтаа байдалтай байгаад байдаг. Тодорхой хэсэг нь өдөр тутамдаа ингээд түүнийг бид илэрхийлээд явж байна те. Бидний шинж онцлог болгоод ингээд гараад явж байна. Тэгэхээр амьдралын ямар нөхцөлд бас юу одоо яаж мэдэрч байгаас хамаарат тэр унтаа мэдээллүүд бол сэрж тэр одоо хариуллуудыг тэ сэтгэл зүйн тэр байр байдлыг бол бид нар илэрхийлж болно. Гэхдээ бүх зүйлийг бол энэ генетик гэж найдаад сэтгэл зүйн асуудлуудыг ингээд тохож болохгүй юм л та. Эпигенетик гэдэг асуудал байдаг. Энэ юу гэхээр тэр хүн ямар туршлагыг авч байна те амьдрал дээр. Түүнээс хамаарат нөгөө эцэгээс авсан тэр генетикийг бид өөрчлөөд загварчлаад ингээд өөрчлөөд байдаг. Тэгэхээр тухайн хүн одоо тийм тааруу зан чанарыг үүссэн байх магадaltaй ч гэсэн эцэг их нь тийм буруу зан чанартай байсан ч гэсэн түүнийг нь ирээдүйд өөрчлөөд яваад иж болдог. Гагцгүй асуудал юунд байна гэхээр би ийм амьдралыг туусан. Ийм хүнд үеийг мэдэрсэн учраас би ийм байгаамаа гэж өөртөө итгүүлэх нь л гол асуудал байдаг. Энэ буруу байдаг. Тэгэхээр одоо архины хамааралтай ч юм уу, донтолтой асуудалтай ч юм уу те эсвэл сэтгэл зүйн гэмтэлтэй ч юм уу те бага наснда. Тэгэхээр энэ бүхэн бол тэр хүний буруу биш. Гэхдээ би яг энэтэй холбоотой бас нэг номыг дуртахад unlock дээр ярьж л удаа. Нэг подкаст юм аа. Тийм подкаст дээр ярьж санагдаад байна. Нөгөө бид өвөг эцгийнхаа нэг тодорхой нэг үеүүдийг туулж ирсэн үеүүдийг бид ингэж одоо өнөөгийн энэ амьдралдаа бас гаргаж ирд юм байна л та. Жишээ нь манай өвөө 30-аад наснда ямар шууд зүйл хийж явсан те ямар шууд сэтгэл зүйн байдалтай байсан. Тэр нь одоо ингээд ач зээнэртээ яг 30-аад наснд нь бас илэрч харагддаг тухай тайлбарлаж байгаа байхгүй. Тэрийг бас нэг сэтгэл судлаач бичсэн яг ийм автортой ном байсан надад байна л та. Тэгэхээр тэрнтэй адилхан бидний үед зангуулын генетик нь тодорхой нэг үеүүдэд удирдах болох ч гэсэн туршлагаар олж авсан тэр зүйлсээрээ бид өөрчлөөд хувь тавилангаа энэ генетикийн асуудлуудаа шийдээд өөр сэтгэл зүйн байдлуудыг гаргаж болдог. Гэтэл нөгөө нэг архич нөхд бол амар архичин байдаг аа л гэдэг асуудал яригадаад байдаг шүү дээ. Би бол донтолт хамаарлын асуудлын талаар бол хэлмээр байна. Гэхдээ хүн хувь тавилангаа яаж өөрчлөх боломжтой, зан чанараа яаж бас хувирах боломжтой л гэдэг хэлэх гэсэн. Тэгэхээр өөртөө сайн ажиллаж л тэр зан чанарын зөв хэсэг хэлбэрүүдийг л олж авах л тий. Гэхдээ энэ яг муу зан чанар байгаад түүнийг бид бас засаад байгаа гэсэн үг бас биш. Тэгээ одоо хосууд бие биенийг
засгаад байдаг шүү дээ. Эн чинь таалагдахгүй, эн чинь болохгүй гэл. Эсвэл зарим нь энийг засаад аваад сундаа гэдэг ч юм уу тий. Техник тийм өгөөдөг тий. Одоо засах гэж явж байгаа олон мянган хүмүүс бас байгаа тий. Энэ засагдахгүй, өөрчлөгдөхгүй тий. Зүгээр засагдана гэж итгэж байгаа ч юм уу. Нэг тийм тийш найдаж байгаа л үйл явц. Энэ нь бол огт эзэж засагдахгүй зүйл. Тэр бол яагаад тэр нөө түрүүнд дурдсан яг тухтай тэр бүс дотор л тэр зан чанаруудаа гаргаад байгаа байхгүй засагдахгүй. Гэхдээ хэв шинж нь магадгүй амьдралын явцад сонирхол нь өөрчлөгдөх, амьдралын юмыг нь өөрчлөгдөх гэж юм гэдэг ч юм уу те. Ийм байдлаас шалтгаалаад үйлдэлүүд нь өөрчлөгдөж болно. Зан чанарууд бол угаасаа байсаар л байх болно. Зан чанар, дадал зуршил. Энэ хоёр юугаараа ялгаатай, бас юугаараа одоо ижлэх юм бэ? Тэгэхээр зан чанар бол тэр хүн ямар нөхцөлд, ямар очрол асуудал ирэхэд яаж хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг юм цогц нийлбэр юм л та. Тэг яг өөрт байгаа тэр мөн чанараараа илэрхийлж байгаа явдал. Энэ нь илүү тогтвортой. Дадал зуршил гэдэг бол би өдөр бүр тасгалын гэдэг ч юм уу те. Өдөр бүр ажлын бүтээмжиндээ ингэж хандна гэж өөртөө бий болгож байгаа үйлдэлүүдийн зохис нийлбэр юм уу. Тэгэхээр энэ илүү эерэг тал руугаа. Арай сөрөг дадлыг бол бид зуршил гэж нэрлэдэг байгаа. Тий. Тэгэхээр дадлын хувьд бол бид ямар ч байдлаар үүнийг өөрчлөөд явах боломжтой. Зан чанар нь бол илүү тогтвортойгоор үнд оршиж байгаа асуудал. Тий. Тэгэхээр зан чанар бол илүү гүн суусан байна. Дадал зуршил нь арай юм. Тэгэхээр зарчмын хувьд бол дадал зуршлыг өөрчлөх арай хэлбэр, зан чанар бол өөрчлөгдөх магадлал өөрөө маш их бага. Тий. Одоо бид нэр нийгмийн харилцаанд угаасаа л тэр жигтэй дүрд орж байгаа учраас нэг таних маш хэцүү байдаг. Тэгээ одоо тэр би энэтэй харилцаж байхдаа бид тодорхой ийм бий болгосон дадлаар хоорондоо харилцаж байгаа юм байхгүй юу? Тий. Тэгэхээр энэ Амрат гэдэг хүн ямар зан чанартай гэдгийг мэдэх боломж маш бага. Тий. Тэгэхээр бид нийгэмд бие биентэйгээ харилцаж байхдаа хвчлэн тэр дөрүүдтэйгээ л хоорондоо харилцдаг. Тэр зан чанаруудыг бол мэдэх хэцүү. Жаргалтай байхад тий илүү их хаппи байхад бол тэр хүн үндсэн зан характераас гарч ирдэггүй дээ. Тий илүү бэрхшээлтэй хүнд нөхцөлд гарч ирдэг. Яг мэдээж удаан хамт байсан хүмүүс бол би энийг бас мэдэх боломжтой. Ийм байдлаар одоо баримжаалж болно л доо. Удах тусам ер нь тэгтээ нэг иймэрхүү хүнтэй гэдэг. Тийм байж болно. Гэхдээ ажил мэргэжлээс хамаарат бас тэр хүний зан чанар. Үнийг яг бас зан төлөв гэж нэрлэдэг байгаа. Яг одоо олон нийт одоо энэ дугаарыг үзэж байгаа учраас арай хэлбэршүүлж хэлээд байгаа юм л та. Одоо цэргийн албаагч юм уу, цагдаагийн албаагч хүмүүст бол тодорхой хэмжээний мэргэжлийн ажилд бас мэргэжлийн онцлог гэж мэргэжлийн тийм. Тэгэхээр зан суртахууны хувьд, сэтгэл хөдлөлийн хувьд өөр болсон. Тэгээд яг тэр мэргэжлийнхаа дүрдийг орчихсон. Яг тийм тушаасан байдалтайгаар харилцдаг. Энэ онцлог нь гэр бүлд нь ч гэсэн шингэсэн байдаг. Тэгээ хүүхдүүдтэйгээ, их нартайгээ ч юм уу харилцахдаа бас яг түүнийг илэрхийлдэг ч юм. Тэгэхээр одоо би бол 10 гаруй жил хичээл заачлаа. Тэгээ одоо хүнд юм болгоныг тайлбарлаж хэлэх гэдэг юм асуудал болж байна. Ийм асуухаар дандаа ерөнхийгөөс эхлээд тусгаар яваа. Тэгэл рационалаар дүнэлт хийх хэрэгтэй гэх. Энэ бас л одоо мэрэгжлтэй холбоотой үүсэж байгаа шинжүүд юм л да. Ингээд цэргийн хөнгөнгөтэй тушаасан. Тий. Тэгээд бурууч байсан, зөвч байсан нэг эхэлсэн бол одоо буцахгүй гэлтэй. Тий. Бас эмчнэр бүх юмыг ийм оншилдог те их тийм одоо ангилж системчилдэг юм сэтгүүд басан байж би магадгүй гэж боддог. Өвчин кодтой тэгэл код. Тий. Бүх юм. Тэгэхээр энэ нүг энгийн амьдрал дээр ч гэсэн бас одоо өөрсдөд нь бий болцсон л байдаг. Таавч бид нар ч бол юу ч итгэхгүй шүү дээ. Ер нь юм айлаа сууж яах тийм заавал энэ задлалт нэг юм байна. Тэгэхээр энэ бас л ажил мэргэжээс хамаарч байгаа шинжүүд л байгаа л та. Тэгэхээр бид өдөр тутамдаа бие биентэйгээ харилцаж байхдаа ер нь гадаад хөнгөн хэсэгтэй л ажиллаж байгаа харилцаж байгаа л гэсэн үг тийм. За ингээд бид нэр одоо зан чанарын тухай ярихаар бас нэг заавал одоо зан чанар, зан төлөв, зан суртахуун гэдэг энэ одоо хүрээнд яригдах хэвээр сэдэв маань бол ер нь одоо зан чанарын сайн зан чанар гэдэг юм уу, муу зан чанар гэдэг юм уу. Ингэж энийг ингээд сайн муугаар нь сортлох ийм одоо
юуг агуулгыг сэтгэл судлалын шинжилгээ ухаан дотор ер нь барьдгүй. Сайн зан чанар бол юм байна, муу зан чанар бол юм байна гэсэн юм юу байдгүй. Эсвэл ер нь хүнд нэг тэдэн төрлийн одоо сэтгэл хөдлөлийн тэдэн одоо хэв шинж байна гэдэг шиг юм одоо зан чанарын нэг тэдэн төрөл байна шиг гэдэг юм уу. Ийм ангил руу ер нь ингэж гүн оруулж энэ хэсгийг ер нь судалдаггүй. За тэгэхээр яг ажил мэргэжээс хамаарат юм ажилт үсээд дөрөв дурдсан тий. Тэр нь амьдралд нь сөргөөр нөлөөлж байгаа. Амьдралын чанарт нь саад болж байгаа тохиолдол. Энэ бол буруу гэж үзнэ. Гэтэ үүнийг мэдэх бас арай хялбар. Тэгээд тэр үнээс гарч байгаа үйлдэлүүд нь угаасаа сөргөөр нөлөөлж байгаа учраас одоо ойлгомжтой гэх юм уу. Бусдаар бол хүн байгаа тэр зан чанарууд сайн муу гэж ангилах нь өөр буруу. Тэ энэ бол одоо тийм хоолны орц найрлах шиг тэр хүнд маш олон үйл явдлууд тохиолдсон. Маш олон зүйлсийг мэдэрсэн учраас өөр ялгаатай байдлаар л ийм зан чанарууд үүссэн байна. Хүн болгон өөр. Тийм. Тэгэхээр энэ л яг ийм байх ёстой гэж бид ангилах юм бол дахиад бид ямар робот юм уу гэдэг асуудал гардаг. Сэтгэл судлалын зарим бас энэ тайлбарууд дээр түрүүн хэлээд байгаагаар А гэдэг хүчин зүйл тохиолдсон байхад Б бол гарцаагүй үүсцэн гэж үзэж байгаа ч өөрийг харгас тайлбар байхгүй. А гэдэг асуудал тохиолдсон байж болно. Гэхдээ тэр хүн муугүй шууд дүгнэж байгаа байхгүй. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Одоо хувь тавилан одоо ингээл зөргөөр хувирлаа да гэдэг ч юм уу те. Энэ айгуу тийм харгас байдаг. Тэгэхээр хүн ирээдүйд бол яаж өөрчлөгдөх боломжтой гэдэг дээр санал нэгдээд одоо сэтгэл судлалын шинжилгээ ухаан 80-аад оноос хойш илүү хүний эмгэг өвчтнүүдийг бус яавал илүү эерэг ад жаргалтай байх вэ гэдэг рүү хувирч өөрчлөгдөж энэ чиглэлийн судалгаа хийсээр ирлээ. Тийм. Харин сэтгэл судлалын шинжилгээ ухаанд өвчин эмгийг бол судалдаг нь үнэ. Үүнийг бол нөгөө хэвийн бус гэл тэ сэтгцийн өөрчлөлттэй эмгэгтэй гэл ингэж тайлбарлаж байгаа юм л да. Үүнийг бол сэтгэл судлалын шинжилгээ ухааны дор сэтгцийн эмгэг судлал гэдэг нь судалдаг. Өнөр одоо сэтгцийн эмч нар тайлбарладаг ч юм уу. Тэгэхээр энийг одоо зүүрлээд үзэх юм бол бидний өнөөдрийн яриад байгаа энэ сэдв бол зан чанар гэдэг юм өргөн хүрээний том асуудал. Үүн доторх сэтгцийн эмгэг өөрчлөлтийн асуудал бол түүний маш хүчрхүүн хэсэг нь. Маш хүчрхүүн хэсэг нь. Тэгэхээр би одоо энэ дугаарыг завшааныг ашиглаад юу гэж хэлэх гээд байна. Тэгэхээр нөгөө бүх зүйлийг энэ өвчин эмгэгөөрөө хамааруулах юм бол энэ буруу байхгүй. Тийм. Одоо ингээл сэтгцийн эмч нар бас тренд болж байна. Бүх зүйлийг нь хамааралгүй, готралтай байна, готролгүй байна гэдэг ч юм уу те. Энэ өөрөө буруу. Маш өргөн хүрээний зан чанарын асуудал яригддаг. Энэ дотор өөрчлөлттэй үйл сэтгцийн эмгэг судалдаг. Нөгөө талаар бол хүн өөрөө ямар ч зан чанартай байж болно. Түүнийг энэ хэвийн байна, энэ хэвийн бус байна гэдэг нүдээр харах нь өөрөө их нүгэлтэй явдал. Тий. Тэгэхээр бид хүнтэй харилцахдаа хүн гэдэг үүднээс харах хэрэгтэй. Тий. Ямар ч сүрэг зан чанартай байж болно шүү дээ. Болно. Тэгэхээр энэ ямар тэнийг ингэдэг ч юм уу тий. Энэ надтай нийлэхгүй байна гэдэг ч юм. Энэ ямар ууртай ингэдэг ч юм. Ууртай ч хүн бас байж болно шүү дээ. Тий. Өөр амттай хоол байдаг шүү дээ. Бүгдээ ялгаатай. Зөв. Тэгэхээр ер нь бол ингээд нэг хэвэнд цутгаад эсвэл одоо юу гэдгийг нэг юм форматанд оруулаад загварчлаад эхлэх нь л өөрөө бас их тийм сайн үр дүнд хүрэхгүй л гэдэг юм л гол дүгнэлтийг бол хийж болж штэ. Тий. Тэгэхээр энэ чинь өөрөө бас амьдралын явцад тухайн өдрийн аль үед вэ те энтэй байгаас хамаарат өөрчлөгддөг гэж зөндөө. Одоо манай жинзигийнхний хэлж байгаа нэг айхуу хэрэгэлдэг байгаа шүү дээ. Мүүд гэж те. Ямар мүүдтэй. Өнөөдөр жоо өнөөдөр ажиллаа явж чинь гэдэг шүү дээ. Бид эднийг одоо бас ямар мэдрэмж төрж байгаа бас илэрхийлдэг юм соёлтой л болж чадсан л та залуучуудын хувьд бол те. За ингээд одоо миний хувьд бол ер нь ингээд асууж тодруулъя гэж бодсон энэ одоо ихэнхийг нь асуучлаа. Одоо төгсгөлд нь яг нь ер нь ингээд одоо гэмт хэрэг үйлж байгаа хүмүүс тийм. Тэгээд тэр нь одоо ингээд байнгын шинжтэй.
болж байгаа ч юм уу те. Яг гоо манай яг энэ гэмт хэргийн нөхцөл байдлыг харахад бол одоо эрэгтэй хүмүүс бол гэмт хэрэг үлдээд тэгээд баригдчих юм бол ер нь дийлэнх нь гэмт хэрэг нь одоо ял авахаар бол харихал аваад ингээд хоригдож байгаад гарч ирээд дараагийнхыгаа үлдээд ороод ингээд байнгын энийгээ ингээд давтдаг нэг хэсэг байна. А нөгөө талд нь одоо шил эмэгтэй хүмүүс за тухайлбал одоо эмэгтэй хүний үлдэж байгаа их тийм нийтлэг давтан үлддэг гэмт хэрэг нь одоо заллин болчихж байгаа байхгүй. Ерөөсөө л одоо уулзсан хүн болгоно л ямар нэгэн байдлаар ингээд хуурах тийм тэр нь бүр ингээд одоо өөрийнх нь байнгын хийдэг юм болчиход. Гэхдээ эмэгтэй хүнд чинь одоо яг гэмт хэрэг талаасаа бол нэг юм завших нэг боломж байдаг нь яг одоо хэргийн шүүх рүү шилжээч ч юм уу явах нь хорих ял авах нь тодорхой болоод ирэхээр жирэмсэн болчихдог. Тэгж байгаа л жирэмсэн болцсон гэл нөгөө юуныхаа одоо тэдэн сартаа жирэмсэн гэдэг бичгээ аваад ирэхээр бүх юм хоошлж байгаа л тэгээд төрөхгүй тэгээд ингээд жирэмсэн юм уу ахаад янгоо дахиад дөрөвнийх нь ингээд энтцсэн юм одоо энэ юм чи дэвсэл бүр гаргаад яриадаг 3 4 хүртэл ингээд яваа тэгээд дахиад шинэ гэмтрүүд үлдээ яваад байдаг. Тэгэхээр сүүлийн асуулт бол одоо энэ ийм байнгын одоо бусдыг хуурахч гэдэг юм уу эсвэл одоо бусдыг гэмтэх энэ гэмт хэрэг үлдэх энэ сэтэл өөрөө одоо энэ зан чанарын нэг хэсэг мөн үү? Маш гоё асуулт асуулаа. Тэгээс өөрөө энэ форенсик гэдэг хуулийн сэтгэл судлалын чиглэлээр судлах сонирхолтой. Гэтэ мэдээж бүх гэмт хэрэгүүд сэтгэл зүйн хялтгаантай байна гэвэл өрөөсгөл болно. Эрүүл хүнд ч гэсэн сэтгцийн үед эрүүл сэтгэл зүйн үед бас тулгамдсан асуудалгүй хүн гэмт хэрэг үлж чадах тохиолдол зөндөө бай. Өөртөө шүмжлэлтэй ханддаг, дүнэлт хийж чаддаг ч юм уу тийм бай. Одоо таны хэлж байгаагийн заллин ч юм уу, хулгай ч юм уу одоо байнга түүнийг тавтаад байдаг. Тэгэхээр энэ хүмүүс бол өөрийнхөө тэр нийгмийн эсрэг үйлдэл хийж байгаагаа буруу гэж юусэн мэдрэхгүй байх талтай. Тийм. Юу гэж дотроо тайлбар хийдэг гэхээр за энэ үнээс ингээл заллаа гэхэд те энэ үний юмыг би хулгайллаа гэхэд энэ хүн яавал гэж. Эсвэл нэг хүний юмыг ингэж өөрийн болголоо гэхэд энэ зүйлийг тэр хүн өөр арга замаар л одоо ингэж олж авсан байж таараа. Эсвэл нийгэм юм одоо хэцүү байгаа юм чинь би хулгай гэхэд заллахад юу нь буруу ах вэ? Ингээд түрүүн ярьсан хяналтын түүний гадагшаач гэсэн. Хувь тавилангаа ерөөсө гадаад хүчин зүйл татгасан юм байж магадгүй. Тэр би бас нэмж хэлэхэд 15-аас 16 онд хугацаа зэрэг албаасан байхгүй. Тэ холбоотой жишээ хэлэхэд одоо манай салааны цэргүүдийн одоо гутлын сойдог гутлын тоснууд нь алгуулад байсан. Байнга алгуулад байсан. Тийм. Тэгээд тэгсэр 30 зэрэгээс одоо сүүлрүүгээ бүр 2-3 сойтой үйлдэлээд нэг гутлын тос үйлдэлээд хөрөлцгөө байж байгаа байхгүй. Тэгээд энэ яагаад ингэ хурдан дуусаад байна. Тэгээд миний хувийн юм хайч вэ гэсэн чинь хайгаад олддгоо. Тэгээд шалгалт хийгээд тэгээд бүх хүнжил гуцуудыг сөхөөд үзсэн чинь одоо манай онжоод нэг зэргийн гуцнаас 20 гаруй сойтой 20 гаруй гутлын тос олдсон. Тэгээд өөрөө тэрийг хэрэгсэн ч юм байхгүй зүгээр хатгалаад нөөцөлсөн байгаа байхгүй. Тэр одоо энэ бол тэр хулгайлж байгаа үйлдэлээ. Тэгээ тэр өөрийн болгож байгаа үйлдэл бол буруу гэж огт мэдрэхгүй байгаа л явдал. За дээрэс нь маш ихээр тийм одоо би одоо энийг хэлэхлээр бас зүгөө буруу одоо дутагдж гачигдсан ийм туршлагыг хүчтэй мэдэрсэн учраас бусдын зүйлийг өөрийн болгож тодорхой хэмжээний тайвшрал авч байгаа. Үүнийг бол бас дутуугийн мэдрэмжил гэж тайлбарлах хэрэглэхгүй. 20 тосыг хэрэглэж чадахгүй шүү дээ. Гэтэл өөрийн болгож яах вэ? Тийм ингээд өөртөө бий болгоод ингээд тайвшрлыг авч яана гэж би дүгнээд байгаа. Тэгэхээр яг энэтэй адилхан заллин хийж байгаа, хулгай хийж байгаа хүмүүст бол бас юм нийтлэг асуудлууд байдаг. Тэгэхээр энийг яг шууд энэ хулгай хийдэг юм зан чанартай байна гэж бол хэлэхгүй. Амьдралын туршлага нь хулгай хийснээрээ нийгмийн эсрэг үйлдэл хийснээрээ энэ бол буруу бишээ гэдэг өөрийгөө гаднаас нь дүгнэх өөртөө шаардлага тавих энэ хяналтанд суларсан ийм хүмүүс л гэж би хэлэх гээд байна. За ингээд хоёлоо өнөөдөр маш сонирхолтой сэдвээр ярилцлаа. Яг манай
одоо өмнөх дугаарууд бол ихэвчлэн шууд зөвлөгөөрөө дандаа чиглэсэн байдаг. Тэгээ хоёлаа өнөөдөрт бол хоёланд нь бол хүнд яг шууд зөвлөх хэсэг байхгүй. Илүү одоо өнөөдөр таны ярьсныг бол манай үзэгчид сонсоод тэгээ бодох хэвээр тий үргэлжлүүлээд ер нь бол надад ямар одоо юу байна, би юун дээр нь төрөлтөд байна, би ямар зан чанараа юу гэж эндүрээд эсвэл ямар одоо дадлаа юу гэж эндүрээд тий өөрчлөгдөхгүй гэж бодоод юм уу, эсвэл ингээд энтэйгээ ажиллахгүй ч юм уу, эсвэл би дандаа тиймдээ иймдээ гэдэг ийм хөвшмөл төөрөгдөл дундаа яваад байна вэ гэдгээ ер нь одоо нэлийн өөрөө өөртөө ажиллах ийм одоо даалгавартай дугаар боллоо гэж бодож байна. Тэгээд одоо манай өмнөх дугаарууд бол ихэвчлэн яг түрүүн таны хэлсэн энэ житгцэн эмгэгүүд дээр бол явж исэн бол одоо хоёлаа бол өнөөдөр яг үндсэн хамгийн суур талбараа одоо нэлээ ярьж авлаа. Одоо багшаар бол хоёлаа эсрэгээр нь явлаа л да. Манай подкаст бол ингээд эхлээд тусгай сэдвүүдийн тухай ярьжаад өнөөдөр одоо ерөнхийдөө орж ийн. Магадгүй хамгийн ихний дугаар байх байсан баг тий. Хамгийн том дэвсгэр нь. За тэгээд одоо таны цаашдын сургууль хүмүүжүүлэх ажил үүсэд, судалгааны ажил үүсэд өндөр амжилт төсөө өнөөдөр цаг зав гаргаж хүрэлцэж ирж оролцсонд маш их баярлалаа. За тав хүнд бас их баярлалаа. Тэгээ өнөөдрийн сэдвээр гол хүрэх гэсэн мессеж бол зан чанар гэдэг асуудлыг өргөөр нэ. Тэгээ энэ бол байнга өөрчлөгддөг. Тэгээ яг ерхийхэд бас ерхий биш. Тэгээ энэ ямар ч зан характерууд биднээс гарч болно гэдгийг ойлгуулах нь бас гол зорилго байлаа. Тэгээд подкастт орж оролцсонд баярлалаа. За баярлалаа. За подкаст сонсогчдоо энэ удаагийн манд дугаар зан чанар гэдэг сэдвээр өрнөлөө. Тэгээд одоо дүгнэлтийг бол мэдээж та өөртөө хийн. Та өөрийгөө зөв үнэлэх үү, эсвэл хөвшмөл төөрөгдөл дотроо байх уу, тав тухтай бүстэй байх уу, түүнээсээ гарах уу? Магадгүй одоо өөрчлөгдөд дургшаа явах уу, эсвэл эндээ үлдэж оцрох уу гэх мэт одоо таны амьдралд байгаа төмөн сонголтууд дундаас та сонголтоо хийн. Гэхдээ өнөөдрийн дугаар энэ зөв сонголтоо хийхэд ач холбогдолтой дугаар боллоо гэж бодож байна. Дараагийн дугаараар уулзлаа, баяртай. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic.